суудлын бүрээс автомашины доторлогоо интерьер хийж гисэн. Тэгээд тэрнээс биш нэг 6-7 жил өнгөрцөн байна. Тэгээ яг хуваараа хөдөлмөр эрхлэхийн давуу тал нь өөрөө юм хийж байгаа учраас тэндээ илүү шамдамтгай зүтгэлтэй л хийж байгаа юм л да. Тэгээ маа найзыг баяр сайхны зол хоёр гэдэг. Тэгээ бит хоёр тусдаа юм хийдэг байжгаад хоорон дээр нь өрсөлдөгч байсан гэсэн. Яг адилхан юм хийдэг байжгаад ер нь нийлээд юм хийвэл яасан бэ гэд 2020 оноос хойш хамтдаа явж байгаа. Ер нь энэ одоо авто салоныг хамтдаа байгуулсан л гэсэн. Тэгээд тэрнээс хойш яг хийж чадах юм авардаа барьж аваад тэгээд нийлүүлэл нэг цогцын болгоё гэсэн зорилготой эхлэв. Тэгээд өдөө хүртэл явж юм да. Суудлын бүрээсний газар ихээр нэг хүний толгой дааван бүрээс тэгээ нэг юм анх гарч ирсэн яг тэрүүгээрээ төсөөлөд байгаа. Манайх болохоор ер нь цогцоор нь хүнд илүү яг хүссэн зүйлийн цэвэр цэмтгэр мэдрэмжтэй хамт өгөхийг хичээдэг. Тэгээ хүсдэг бас тэрүүгээрээ л нэг арай өөр юм уу? Тэгээд тааз, шал, өрөөл, урд салон, хянах юу гэдэг багаж энэ бүгдийг хийдэг учраас манад ороод ирсэн байхад ер нь яг санаагаа ярилцаад яг хүн өөрийнхөө хүссэн загварыг өөрийнхөө хүссэн байх дуртай орчингаа бүрдүүлж чадна гэсэн. Хоёулаа эсвэрийн, хоёулаа оюун, хоёулаа ер нь өрөөл мөрөөл юу гэдэг деталаа хийхдээ бүгднийг хоёулаа л хийж байгаа. Гэр бүлээсээ илүү битээр хамгийн их цаг хугацаа өнгөрсөн шүү дээ. Орой гэртээ очиж унтчаал ирэн баг өдөр тутмын бүх юмаа ярилцсан ер нь зүг ажиллахгүй амьдрал яаж нээж юм за цааш яах вэ бүх юм ярилцсан ер нь нэг амттай болж байгаа гэсэн. Өмнө нэг хүн бие дааж хийх хамтраад нэг салбарт байсан хүмүүс биеийнхээ алдааг маш сайн харна. Маш сайн биеийн шүүмжийг сонсно. Одоо би ганцаараа яадаг байхад алдааг бий гэдэг нь санагддаг байсан бол тэмүүчнтэй нийлсний дараа маш их алдаа гарч дараа нь тэр алдааг засварлах биеийн гих дэмөх тэгжиж дараагийн бүтээл нь илүү чанартай байгаад байна. Энэ маах болохоор яг юм суудлын бүрээсэн зориулагдсан Napa гэх брендийн утсаар байж байгаа. Энэний эрчлээс эднэр нь өөр гэдэг болохоор одоо энэ дээр орж ирээд харагдах байдал бол энэ шамралт эднэр нь бага гэдэг гэсэн. Зориулагдсан юм чанга эрчлээстэй утас болохоор Томас хэлээ хамгийн их цаг авдаг зүйл чи яг тэр талаад. Энэ дээр чи нөгөө нэг бүх ажиллагаа орж байгаа. Зөвхөн оёод гарах биш, зөвхөн эсгүүр хийх биш. Энэ дээр чи оён, наан, эсгүүр хийн ингээд маш олон зүйл хийгддэг болохоор тийм чимхлэр одоо нэг одоо тавчгаа хэлвэл тийм тоншиж хийн гэсэн бүр. Тийм сэтгэл ханамжтай байх гэж хичээдэг. Хүн өөрийнхөө хөдөлмөрлж орсон мөнгөөрөө битээ хогийн зүйл удалдаж байгаасаа сэтгэл ханамжгүй энэ нэг юмыг шал дэмээ авчлаа гэсэн мэдрэмж өгдөн шүү дээ. Тим юм битээ байгаасаа л гэж те. Битээ таны зовж олсон мөнгө үнгүүдээсээ л гэж өсдөг. Тэгээ яг тэр сэтгэлээрээ л хийдэг. Яг хоо дунд нь нөгөө сураа явж байгаа болохоор алдах юмнууд байдаг. Зарим машин дээр жоохон алдаа гардаг. Гэхдээ тэрийг ахиж давтахгүй бичээгээд ингээ өөрчлөөд явчихдаг. Заашгүй тэр хүнээс одоо тэдэн төгрөг авах гэж энэ хоёул мөнгөтэй болоод гэсэн юм байхгүй байсан. Хамгийн хэцүү юм чинь тэр гэдэг байхгүй. Хийж дуусаад хийсний дараа тэр хүнд таалагдах тэр хүн. Тэр хүртэл битээр түгшиж байна гэсэн. За энэ хүний сэтгэл хүрх болов одоо яах бол ийх бол үржир таалагдах болов гэх. Тэгэл яг тэр хүн үүдээр орж ирэл машиныхаа хаалган татаж үзэл яг гаргаж байгаа сэтгэл хөдлөл битээрч ингээд гоё байна аста гэл яг харцнаасаа үүсэн мэдээлдэг баг. Тэнгэр битээрч яг чимээгүй үүдээс хараад за ямар ч байсан хүрхсэн байна. Унтрааж биш бүр асаагаад бүр ер нь баг хэлэхэд амар хэцүү. Яг тэр үед бүр үнэхээр яг юм тулцсан байдаг байхгүй. Тэг нэг юм хөөрчдөн шүү дээ. Эрэгтэй хүн деталь нь арай нэг юм дээр төвлөрөөд яхаараа илүү тэрэнд орч чаддаг юм байна. Эрэгтэй хүн ч нэг олон талаас нь боддог гэдэг чинь тэ. Эрэгтэй хүн болохоор нэг юм хараад илүү нарийн хийхийг хичээдэг. Тэгээд суудлын бүрээсэн дээр ялангуяа бас эрэгтэй хүн байх нь давуу тал гэдэг нэг баг зэрэг хүчний юм ордог болохоор тэгээд суудлаа өргөж гаргана. Тэгээд нэг эрэг боолт юутай ухсрын задлна гэл тэрэн дээр даваатай байдаг. Ажлын байр гэдэг зүйлийг бид төр өөрсдөө нэг мэдэрсэн болохоор яг өөрсдөө тав тухтай орчинд хүн
ажлыг илүү үр дүнтэй гоё хийдэг гэдгийг харсан болохоор яг эргээд энд чинь нөгөө бид ажилчид бүрдүүлнэ, баг бүрдүүлнэ. Тийм болохоор тэр багтаа гоё орчныг бүрдүүлж юм хайх бас хандаж үйлчлүүлэгчээ бодно. Эргээд эн чинь тухтай ажиллах хүн байх хэрэгтэй. Тэр хүн ядаж ингээд дулаахан ямар нэг юм одоо юу гэж харшлах нэг юм тав тухгүй зүйл байхгүй л хичээсэн гэх юм одоо. Гой сайхан дал зөндөө. Тэгээ өөртөө юм хийж бүтээгээ явж гин. Тэгээд бас сая ингээд том үйлдвэр хийж барьчлаа. Тэрэндээ одоо ажлын байр нэмэгдүүлэх гэж явж гин. Бас жоохон ч гэсэн нэмэр болох юм болоо. Хүмүүс оюутлын юм дээр, гар урлалын юм дээр юм хөгжлийн бэрхшээлтэй ирээд бас ажиллах боломжтой байдаг. Бас боломж байвал тийм хүмүүсийн ажилдаа бас дэмжихийг хүсдэг тийм.